Энэ удаагийн бичлэгээр харин хэдүүлээ. За цөөхөн хичээл үздэг. Хүүхэд шалгалтах, групп хуваагдах шаардлагагүй хичээлийг нэмье. За жишээ нь химийн хичээл. За энэ дэр мэдээлэл засах, багш руугаа ороод заадаг хичээл гэж ороод мэдээлэл засварлах, хичээл нэмэх. За эндээс нь хим. За доошлуулад ийш. За хадгалаад хаах гэж дараад за үүнийг хаагаад за дараа нь ээлжид хичээл гэж орно. За ээлжид хичээл гэдэг дээрээ за хичээлийн бүлэг. За энэ бүлэг маань болохоор за сурагчтай харъя. За хоёр өөр анги юм байна. За тэгэхээр эндээс эндээс юугаа сонгоог байна. 12-ийн за одоо 12 дахь анги сонгогдсон. За all гээд за 1 2 3 дугаар өдрөлт биш зөвхөн 4 дугаар өдрөлт. За энийг нь хаач. За эндээс яш хим багш маань. За энэ багш. За үүний дараа за хичээлээ баталгаажуулна. Сонгоод баталгаажуулах. За ингээд баталгаажсны дараа хичээл сонголт хэсэг рүү орно. За хичээл сонголт хэсэг рүү ороод за энэ доор нэмэгдсэн байна. За энэ харталт нь сурагчийн тоо тик гэж байна. За үүн дээр дараад за 12-ийн А, Б бүгднгээс нь гээд одоо суралцагчаа сонгох нь байна. За энд байна. За ингээд хоёр хүүхдээ сонгоод хадгалах. За ингээд хоёр хүүхэдтэй. За 12-ийн А дээр бол нэг хүүхэд байна. За эндээс Б-г сонгуул. За мөн нэг хүүхэд байна. За үүнийхээ дараа за хэдүүлээ. Юу руу орох вэ гэхээр хичээл сонголт гээд нэмчгээд одоо энэ буцаад юу руу орох юм бэ? Одоо хичээлийн хуваар дээр хэд өдөр орохыг нь оруулах хэрэгтэй. За ээлжид хичээл гэж ороод за хим, за календар дээр нь дараад за хим маань болохоор хим 4 дахь өдөр орох юм байна. За тэгэхээр эндээс ахлах дунд ангийн цагийн хуваар гэж сонгоод за 4 дахь өдөр 3 цаг орно. За ингэж сонгоод хадгалах. За ингээд амжилттай хадгалагдчихлаа. За ингээд бол менежерийн буюу сургалтын менежерийн зүгээс ACS дээр хийх тохиргоо маань бол ингээд болсон.